Сайн байцгаана уу? Та бүхэнд 2 дахь дугаар маань цэцэгтад бэлэн болсон байна. За эхний дугаарыг хүлээн авч үзсэн бүх үзэгчдэд маш их баярлалаа. За 2 хоногийн дотор одоо 4000 гаруй хүн үзсэн байтлаа. Энэ бол миний хувьд маш том амжилт юм шиг санагдсан. Тэгээ намайг үзсэн дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. За тэгэхээр өнөөдөр би та бүхэнд viral бүтээгдэхүүнүүдийн одоо яг honest review хийх гээд бэлдсэн байгаа. Та бүхэн thumbnail зурагнаас харсан баг. За тэгэхээр ийм олон бүтээгдэхүүнүүд миний урд одоо байна. За нэгээр нь та бүхэнд маш ойлгомжтой яриад явах болно. За би өөрийнхөө одоо арсны онцлогийг энд бичээд за тэгээд энд болохоор ингээд зай үлдээсэн байгаа. Яг анхны дугаар шиг хэрвээ энэ бүтээгдэхүүн одоо надад таалагдсан бол keep хэсэгт буюу дахиж би одоо энэ бүтээгдэхүүнээс худалдаж авна гэсэн утгатай. За дараагийнх нь болохоор maybe буюу энэ бүтээгдэхүүн за байсан ч байгаагүй ч нь ялгаагүй гэсэн бүтээгдэхүүнээ оруулдаг. За хамгийн сүүлд нь skip буюу би энэ бүтээгдэхүүнийг дахиж хизээж авахгүй яг одоо ингээд viral байгаад байсан шигэ үйлчилгээ үзүүлээгүй гэсэн тийм утгаар оруулна. Тэгээ ингээ оруулчих юм бол та бүхэн үзэхэд ч их айгүй амар ойлгомжтой байх юм болов уу гэж бодож байна. За энэ дугаар маань ямар учиртай вэ гэхээр та магадгүй skin care-ийн талаар тийм сайн ойлголтгүй явж байгаад хин нэгний рекламдсан хин нэгний одоо сурталчилсан зүйлийг худалдаж авч одоо мөнгөө зарцуулахаасаа өмнө юун дээр анхаарах уу гэдэгт чинь багч болов хэрэгтэй юм болов гэсэн үүднээс одоо энэ хүү дугаарыг бас бэлдэж хүргэж байгаа юм шүү. За над дээр байгаа бүтээгдэхүүнүүд бас нэлээд их байгаа учраас би энийг болохоор 2-3 парт болгоод салгаад оруулна. За өнөөдрийн парт 1 дээр ч гэсэн маш олон бүтээгдэхүүнүүд яригдах болно. За ингээд хэдүүлээ шууд эхний бүтээгдэхүүн рүү орцгоё. За эхний бүтээгдэхүүн болохоор энэ Unove гэж уншдаг. Энийг сайн яаж уншдгийг нь бол мэдэхгүй байна. За энэ брендинг hair treatment байгаад байгаа. Одоо шампунцныхаа дараа үсэндээ тэжээл өгөх тийм тэжээлийн одоо яг ангижруулагчийг хэрглэж болохоор юм бүтээгдэхүүн байгаа. За энэ бүтээгдэхүүн болохоор ерөнхийдөө Olive Young дээр бол байнга ерөөсөө л номер 1-т чигсчээдэг одоо арчилгааны бүтээгдэхүүн байгаа байхгүй юу. За энийг би бол одоо хэрэглээд ер нь бараг талдаа орсон байгаа. Энэ бүтээгдэхүүн юунд сайн бэ гэхээр өсний үзүүрийн одоо гэмтэлд айгүй сайн гэдэг. За миний өсний үзүүрттэй нэг гэмтэлгүй ч гэсэн өсний үзүүрийг одоо ингээд арзаалгаад авахгүй маш сайн одоо ингээд дарж өгдөг. Би ер нь жоохон буржууртай өстэй болохоор тэрийг маань ингээд одоо сэгсгэр байдлыг ер нь айгүй сайн дарж өгдөг. За угандаа бол хүргэж болохгүй гэсэн тийм заалттай байдаг. За ийм богинохон өсийг ер нь бол та нар богинохон өстэй хүмүүс мэдж байгаа ах яг ингээд угандаа хүрхгүйгээр зайлж ингэж угаах бол айгүй хэцүү байдаг. Тийм болохоор энэ миний уганд угаасаа хүрж байгаа. Уганд хүрлээж гисэн энэ бол яг угийг нэг одоо бөглөөд авахгүй те ингээл цахтнуулаад нэг эвгүй мэдрэмж төрүүлээд авахгүй дажгүй санагцсан. Гэхдээ яг уу одоо юу гэдэг юм бусад өөр төрлийн ингээд олон одоо юм тритментүүд юу н байгаад байдаг. Тэрнтэй одоо харьцуулахад ер нь бараг адилхан гэмээр өөр ангичруулагч ч гэсэн яг энэний төвшөнд сайн одоо арчилж чадах учраас энийг бол би maybe гэсэн хэсэгт оруулна. За ингээд энд ороод явж байгаа учраас би дахин тийшээ оруулъя гэдээ яриад авахгүй шууд явсан та нарт илүү амар ах гэж бодож байна. За эхний бүтээгдэхүүн маань юм байлаа. За дараагийн бүтээгдэхүүн болохоор Beauty of Jesoni Daily Tinted Fluid Sunscreen гэсэн ийм нэг юу байгаа аахгүй юу? Нарны тос байгаа тинттэй нарны тос. Тэгээд зүгээр ингээд нөгөө одоо нарны тос түрхчихснаас энэ тинттэй гэхэр ч одоо нэг жоохон юм крем түрхсэн юм шиг бас нэг жоохон ингээд жижиг сажиг өөс хэвийг бол энэ ингээд дарахаар гэхэр нь тэгээд ер нь бол ингээд skin care influencer-ууд ялангуяа одоо солонгос хүмүүс бол айгүй олон энийг одоо рекламдж ирсэн баггүй. Тийм болохоор энийг би ямар ч гэсэн туршаад үзьгээд авсан. Тэгээд солонгост байхдаа бас хэрэглэж үзсэн. Ер нь яах вэ? Гэтээ ер нь жоохон юм өнгөн одоо нэлээд цайвар угаас солонгос юмнууд ер нь жоохон тиймэрхүү байгаад байдаг. Тэгээд Монголд ирснийгээ дараа энийг би 2 удаа хэрэглэж үзсэн. Тэгээд ерөөсөө таалагдаагүй ингээд яг хуурай эсгэр бүр амар ингээд барцаагаад бараг арай нэг айтаахан байсан арсыг бүр ингээд улам амар хуурай шуулаад байгаа юм шиг айгүй эвгүй мэдрэмж төрөөдсөн. Тэг хүмүүс яагаад энийг бүр амар сайн гэд ингээд бүр ингээд хүмүүсийг автал нь рекламдад байсныг би ерөөсөө ойлгоогүй. Магадгүй энийг одоо жоохон тусдаг арьстай хүн төрөх байсан болоо. Тийм одоо нэг тийм бүх арьс нь ингээд тэр чигтээ тослох хүмүүс эд ш. Тийм хүмүүс одоо хэрэглэх юм болоо гэж утсан. Тэгэд монголчуудын арьсанд ерөнхийдөө тохирох өнгө нь LN120 гэдэг өнгө юм байлээ. Тэгээд энэ бүтээгдэхүүн бол надад бүр ерөөсөө таалагдаагүй. Энийг би дахиж хязгаарч авахгүй. За дараагийн бүтээгдэхүүн болохоор алдартай Manioгийн Pure Cleansing Oil гэх бүтээгдэхүүн байгаа. За энэ бол ерөөсөө яг саяны одоо энэ treatment шиг ерөөсөө байнга нэгт орчдөг cleansing oil байгаа. За энэ бол үнэхээр үний юм байлээ. Энэ бол цэвэрлэх тал дээр бол үнэхээр супер санагдсан.
Тэгээд би энийг болохоор одоо энэ болтол нь хэрэгэлсэн байна. За тэгээд энийг би энгийн үед бол ерөөсөө хэрэгэлдэггүй. Ингээд T-zone тослог учраас энийг бол байнга хэрэглээд байхаар бүтээгдэхүүн бол биш гэж бодогдсон. Би болохоор зөвхөн нүрээ будсан үедээ энийг бол хэрэгэлдэг. За тэгээд нүрийн одоо будгийг маш сайн задалж одоо цэвэрлэдэг тийм бүтээгдэхүүн байсан. Усаар зайлахаар ингээд арай жоохон сүн өнгөтэй болоод дараад нь ингээд цэвэрлэгчээр угаангууд ерөнхийдөө ингээд нүүрний бүх бохирдлыг аягүй сайн цэвэрлдэг юм байлээ. Тэгэхээр энэ бол яг одоо viral болоод байгаа нь үнэн бүтээгдэхүүн гэж бол надад санагцсан. Энээс дахиж авах уу гэвэл yes энээс бол дахиж авахд ямар ч асуудалгүй санагцсан. За дараагийн бүтээгдэхүүн болохоор Ilion гэдэг энэ брендинг юм тос байгаа. За та бүхний ихэнх нь мэдж байгаа энэ Ilion брендинг цэнхэр өнгөтэй тос нь бол аягүй алдартай байдаг. Цэнхэр өнгөтэй нь одоо хаасайгүй ер нь бол амар одоо эрэлттэй бүтээгдэхүүн байгаад байдаг нь үнэн юм байлээ. Энийг би цэнхрийг олж авахгүй цэнхэр нь байхгүйсэн болохоор ийм саарлыг нь авсан байхгүй юу? Цэнхэр нь болохоор лошн энэ ч гэсэн лошн мөртлөө нэг гэмбэн энэ бол зүгээр өстэй биеийг аимшигтай ийм гэлайсан одоо яг ийм нэг урамлын тос төрөгчлөөр ингээд хүний ингээд одоо арьснаас ч юм ингээд нэг салахгүй нэг ийм зунгаарлцсан нэг ийм тосон байгаад байдаг шүү дээ. Бүр яг тийм заяа. Энийг бол бүр хизээч би дахиж хэрэглэхгүй. Магадгүй энэ савыг ч гэсэн хэрэглэж бараг дуусахгүй бах. Тэгээ би орой зүгээр гарандаа түрхээд унтдаг. Тэгээд ер нь биеийн одоо бүх хэсэг түрхэж болно гэсэн заалттай мөртлөө гарандаа түрхээд унтахаар яг гарын тос түрхсэн хэмжээнд бол сайн одоо тийм чек хичээлэн тэр өрөөсөө өгдөггүй. Энэ бол бүр амар хэрэггүй худалдаа авалт байсан аахгүй. Магадгүй цэнхэр нь өөр байх л та. Илүү ингээд шингээд, хурдан шингээд. Одоо ингээд усанд орсны дараа бие тослонгууд зүгээр ингээд орд ирний даав, унтлахны хувцс гэл бүх юм бүр амар заванд тостой болдог. Тэгээ энэний ганц авууштай юм нь яг үнэртэй. Гэхдээ үнэр нь бол тийм айгу тааламжтай үнэр байсан. Тэгээд магадгүй одоо эмзэгтэй ямар нэг арсны асуудалтай хүн бол угаасаа үнэргүйг хэрэглэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр цэнхэр нь үнэргүй юм шүү гэлээ. Та бүхэн хэрвээ яг энэ Ilion-ы энэ алдартай тосыг нь авах бол цэнхрийг нь аваарай. Энийг бол би дахиж хизээж авахгүй, хэрэглэж бараг дуусахгүй баг. За тэгэхээр дараагийн бүтээгдэхүүн болохоор Round Lab-ийн нарны тос байгаа. Минийх одоо ингээд дууссан болохоор би хайчлаад ингээд юм жижигхэн болгоцсон. За энийг бол би бүр хид хідэн савыг хэрэглэж дуусгасан. Энэ бол үнэхээр нөгөө viral байдаг шиг үнэхээр сайн бүтээгдэхүүн. Миний хувьд л энийг эргэлцэхгүй шууд авч болох бүтээгдэхүүний жагсаалтанд шууд оруулна. Ерөөсө white cast энэ төр үүсэгдэхгүй, арсыг одоо хуурайшуулдаггүй, цочроохгүй, ерөөсө ямар ч үнэр энэ байхгүй. Энэ бол бүр үнэхээр супер бүтээгдэхүүн. Энээс бол дахиж би худалдаж авна. Yes. За дараагийн бүтээгдэхүүн болохоор Biplane branding milk peeling gel гэсэн юм нэг бүтээгдэхүүн байгаа байхгүй. За энэний болохоор нөгөө цэвэрлэгч нь бол айгүй алдартай байгаад байдаг. Цэвэрлэгч нь би хараахан хэрэглэж үзээгүй байгаа. Ер нь бол аавна гэд ботцсон байгаа. За энэ бүтээгдэхүүн болохоор эмзэг арьстай хүмүүст ч тохирохоор угаасаа milk peeling гэхлээрээ угаасаа юм нэг сүүн бүтцтэй гэсэн үг шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол одоо эмзэг арьсыг гуйжуулахад айгүй хэцүү байдаг. Ер нь нэг энгийн ч юм уу за жоохон хатуу бүтцтэй тиймэрхүү scrub энтертэй зүйлээр ингээд арьсаа үрчглээр барьер нь гимтээд тэр буцаж нөгөө барьераа одоо сэргээхийн тулд маш их хугацаа одоо хэрэгтэй болдог. Тэрийг нөхөн төлжүүлэхэд бол айгүй хэцүү байдаг. Тэгэхээр ийм төрлийн одоо зөөлөн гелен ийм одоо пилинг надад тохирно гэж бодоод би энийг авсан хгүй юу. Энэ бол ер нь айгүй юу сайтай байд юм байлаа. Ревю айгүй сайтай байдгийн байлээ. За хэрэглэж үзсэнийг бол би нэг 3 удаа хэрэглэж үзсэн. За тэгээд миний хувьд юу гэж бодогдсон гэхээр за яг хоо ингээд угаах хавцад айгүй тийм зөөлөн ерөнхийдөө одоо ийм пилинг бүтээгдэхүүнүүд болохоор агаартай ингээд эсэлтээд за тэгээд ингээд хүчсэн арьснуудыг одоо ийм бүнжгэр болсон зүйлүүд нь ингээд хамтд нь аваад одоо арьсыг ингээд цэвэрлдэг тийм байгаад байдаг. За энэ болохоор миний хувьд яг хоо зөөлөн цэвэрлээд одоо цэвэрсийн дараа ямар ч тийм сөрөг зүйл надад бол байгаагүй, нүүр ерөөсөө улаагаагүй, ямар нэг одоо харшил энэ төр ерөөсөө үзүүлээгүй. Тэр байдлаар бол надад таалагдсан. Гэхдээ хитрхи зөөлөн угаагч одоо зөөлөн пилинг болохоор ч тэр юм уу? Яг тэгж одоо 100% нүүрний хүчсэн арьсыг тэр чигт нь хуулсан тийм зүйл бол байгаагүй. Одоо энийг хэрэглэсний дараа би тосоо түрхээд ч юм уу те. За маргааш нь сэрээд за тэгээд буудалт энэ төр хийхэд бол зарим хэсгээрээ нөгөө хүчсэн арьс маань байж л ах жишээ нь. Тэгэхээр энэ бол яг хуу зөөлөн цэвэрлээд байгаа юм шиг мөртлөөд бүр амар ингээд сайн пилинг хийдэг. Одоо энэ гоо сайханд ороод нэг бас арьстай ингээд хүчсэн арьс гуужаад айгу гоё болд нь штэ. Яг тэр хэмжээнд бол энэ гээл хүрэхгүй. Тэгэхээр энийг та бүхэн сайн бодож ийж худалдаа авалт хийгээрэй гэж хэлмээр байна. Энэ бол яг хуу байсан ч адилхан байгаагүй ч бас нэг адилхан. За тэгээд яг хуу 7 хоногт 1-2 удаа энийг хэрэглэхэд бол ямар нэг асуудал энэ төр үүсэхгүй. Тийм болохоор энийг би maybe гэсэн хэсэгт бол оруулна. За дараагийн бүтээгдэхүүн болохоор доктор Althea-гийн
1345 гэсэн алдартай тос байгаад байгаа. За энийг бол өстой нэг хэсэг яриаггүй хэрэглээгүй хүн бараг байхгүй байх. За доктор Алтаягийн бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө бол нийтээр нь авч үзэхэд айгүй дайжгүй. Ер нь айгүй дайжгүй шүү. Хэрэглэхэд одоо нэг тийм бас л одоо сургач нөлөө энэ төр нэх байгаад идэггүй, хитрхи хүнд орц найрлага энтертэй биш. Ер нь айгүй таатай байдаг. За энийг бол би ингээд 2 дахь саваа хэрэглэж байгаа. Миний хувьд юу гэж бодогдсон гэхээр яг арсыг тайвшруулад тиймэрхүү зүйлээрээ бол дайжгүй. Ер нь дайжгүй сайн байсан. Гэхдээ нэгтэй энэнгүү бол би өстой амьдарч чадахгүй гэсэн тийм төрлийн тос бол нэг биш. Байхад илүүдэхгүй гэхдээ байхгүйсэн ч өөр энийг орлох тоснууд ер нь бол байгаа. Тийм учраас энэ бол бас л одоо голын хэсэг рүү орохоор тийм тос байсан. Тэгээ бүтцийн хувьд болохоор яг ийм 147 гэдэг нь болохоор нэлээд ийм өтгөн бүтцтэй одоо тижээлэг өгөх тиймэрхүү болол энэ 345 нь болохоор арай жоохон ийм soothing cream шиг тиймэрхүү арай жоохон шингэн бүтцтэй байхгүй. Тийм болохоор тослогдуу за ингээл батг гарамтгай тиймэрхүү арьсанд бол чиг тижээлэг өгдөг. Үйлчлэгээ үзүүлдэг. Гэхдээ одоо супер энтер гэж бол би хэлэхгүй. За ингээд дараагийн бүтээгдэхүүн болохоор Anua-гийн за энэ улаан өнгийн серум наа шүү. Хүмүүс шууд баг ингээд нэрээр нь биш улаан серум, ногоон серум энтер гэх тэрнгээр нь мэдээд идэв штэ. За энэ болохоор niacinamide-тай TXA 4 гэсэн одоо нэлээд надад энэ бол аюу хүчтэй үйлчлэгээтэй санагдчихсэн. Тэгээд би ингээ хоёроор нь одоо viral болоод харгаас ингээ хоёроор байвал илүү хямдхан байгаад идэв штэ. Тэгээд авчихсан чинь нэгийг нь жоохон нэг 2 3 удаа хэрэглээл тэгэл надад бол бүр амар хүнд санагдсан. Миний арьсанд нэмгээ арьсанд гэсэн үг штэ. Ер нь жоохон хүнд санагдсан. Тэгээд энэ бол миний хэрэглэх бүтээгдэхүүн бол биш байсан. Ер нь энэ Anua гэх брэнд ер нь аюу токсик заяа. Ер нь надтай одоо энэ учирсан Anua-нууд эсвэл амар сайн байгаад идэг эсвэл ингээд бүр хитрхи амар хүнд байгаад идэг. Тохирдгууд нь бүр амар сайн тохирдог. Тэгснэ тохирдгуунууд нь бүр ёо би дахиж хизээч энийг хэрэглэхгүй гэмээр тийм байгаад идэг байхгүй. Тэгэхээр яг ингээд энэ бүтээгдэхүүнийг одоо Anua ч айгу viral шүү дээ. Ер нь яг авах гэж байгаа болвол орц найрлагын сайн харж иж аваарэ. Viral гэсэн болгон руу битгий шуураарэ. За тэгээ энэний нэгийг нь болохоор би хэрэглэхгүй байсан болохоор ээждээ өгсөн. Манай ээж болохоор энгийн тийм хуурай дуу арьстай. Тэгээд ээж болохоор айгу зүг зүгээр ингээд болоод байгаа байхгүй. Тэгсэн надад болохгүй. Тэгээд одоо энэ 2 дахь савыг ч гэсэн би одоо хэрэглэхгүй учраас баг ээждэг хөх энийг бол би дахиж авахгүй дахиж өрөөсөө хэрэглэхгүй. За дараагийн бүтээгдэхүүн болохоор Round Lab-ийн Docto 1025 Cleansing Water гэдэг. Энэ бол миний бүр байн хэрэглэдэг бүтээгдэхүүн. Энэ ерөөсөө ингээд арьсан цочроо өгдөггүй бүр ингээд цэвэрлсний дараа та нар одоо яг хэрэгжилжсэн хүмүүс нь бол айгүй сайн мэдэн дээ. Бүр ингээд ямар сайн цэвэрлдэг. Энэ бүр нэрээ одоо энэс илүү сайн ус баг байх юм уу гэмээр айгүй сайн цэвэрлдэг ахгүй. Тэгээд арьсан ерөөсөө цочроо өгдөггүй одоо ингээд нүүр цэвэрхэн байхаараа ер нь ингээл одоо хүн баг усанд орсныхаа дараа ч гэсэн ямар мэдрэмжтэй байдаг лээ. Яг тийм мэдрэмжийг өгдөг. Айгүй сайн ус байгаад байгаа. Тэгэхээр энэний viral болоод байгаа нь ер нь бол үнэн. За энийг бол би дахиж авсаар авах болно. Тийм учраас миний keep list-энд энэ бол 100 ёсоор багтнаа. За дараагийн viral бүтээгдэхүүн бол яах аргагүй Anua-гийн ногоон azelaic acid байгаа. За энэ бүтээгдэхүүн бол үнэхээр бүр гоё байсан. Айгүй сонирн байгаад тэ ингээл улаан нь болохгүй байсан. Ингээл ногоон нь амар сайн таарал. Одоо эмзэг за би зарим үед бас ингээд нүрээр жоохон батаг энэ төр гарах гад байдаг хгүй. Тэгээ миний арьсны онош болохоор бас rosacea гэж гарсан. Монголоор болохоор тэр нь улаан батаг юм бэлээ. Ерөнхийдөө ингээд хамрын хоёр талаар ингээд айгүйх улаагаад байдаг. За тэгээ хацраар ингээд улаагаад улаах гад ингээд айгүй юм эмзэг болцсон юм шиг. Тиймэрхүү байгаад байдгийг нь болохоор улаан батаг гэж нэрлэдэг юм бэлээ. Тэгээд тэрэнд хамгийн сайн бүтээгдэхүүн гэж эмчнэр зөвлөхөөрөө энэ Anua-гийн azelaic acid-ыг зөвлөдөг. Өөр брендинг яг юм azelaic acid ер нь бол байдаг л та. Өөр одоо янз янзын брендинг azelaic acid-ийн орц найрлагатай бүтээгдэхүүн байдаг. Гэхдээ эмчнэр зөвлөхдөө яг энэ Anua-гийнхыг зөвлөд идэг байхгүй. Тэгээ тэр бол ялцчгүй үний юм бэлээ. Энэ бол бүр үнэхээр супер. Хэрэглэнгүүтээ шууд ингээ үр дүнг мэдэрч болох бүтээгдэхүүн гэвэл би энийг шууд хэлнэ. Одоо жишээлх нь ингээд жоохон арьсаа ингээ жоохон ширүүн цэвэрлэгчээр цэвэрлчингүүт ингээд улаач штэ. Тэгэнгүүт тэр улаалтыг энийг төрхөнгүүт ингээ шууд намжаачдаг. Тэгэнгүүтээ дараагийнхаа бүтээгдэхүүнийг ингээ шууд хэрэгжилж болдог. Энэ бол бүр энэнгүү бол би нэр ингээс амьдарч чадахгүй. Энийг бол би заавал байлгах бүтээгдэхүүний энийг би авсаар байх бол тийм бүтээгдэхүүн ба. За дараагийнхан бүтээгдэхүүн болохоор надад сав энтерн савлгаан энтерн байхгүй байна. Гэхдээ би хэрэгжилж үзээд надад тохирохгүй байсан болохоор би шууд ээж рүү өгсөн. Манай ээж нь ингийн хуурай арьстай болохоор бас намайг отох юм бол ингээм эмзэгшөөд идэг болохоор бас арай гайгүй гэж одоо тэрний үе гэхлээр одоо би энд зургийг нь оруулчихъя. Anua-гийн тосон цэвэрлэгч тэгээд угаагч хоёр нь байгаа. За энэ хоёр болохоор бүр айгүй алдартай та бүхэн мэдж байгаа бол баг хүм болгон хэрэгэлдэг гэсэн нэрээ. Бараг л толгой тоолгон хэрэгэлдэг юм viral бүтээгдэхүүн байгаа даа. За тэгэнгүүт миний арьс өөрөө ийм одоо эмзэг T-zone тослог болохоор
яг Анувагийн энэ хоёр бол надад үнэхээр таалагдаагүй. Нэг тийм сонин одоо тосон ч гэсэн нэг тийм жоохон сонин үнэртэй юм шиг. За тэгэл ингээл цэвэрлэнгүүт нэг юм зунгаар л даатж байгаа юм шиг. За тэгээд энэ нөгөө одоо тэр нөхөөсөн цэвэрлэгч нь юм дотроо юм жоохон ширхэгтэй. За тэгэнгүүт тэр бол арсыг ингээд амар цочроохоор санагдаад би тэгээд туршиж үзэнгүүтээ за энэ болохгүй маань. Эхний удаа бол гайгүй байжсан. Хоёр дахь удаа амар сонин байгаа. За би бол энэ бүтээгдэхүүн надтай олстой юу юм байна. Анума бүр яалтчгүй ингээд амар токсиктод байдаг байхгүй. Тэгэхээр та бүхэн энэ бүтээгдэхүүнүүдийг авч байгаа бол сайн өөрийнхөө одоо арсны төрлийг сайн мэдчихэж, арсаа сайн онцлуулж иймэрхүү бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. Миний хувьд бол энэ хоёр бүтээгдэхүүнийг ахиж хизээч авахгүй. Хизээч одоо миний скин кер дотор энэ хоёр бол байхааргүй санагцсан. За дараагийн бүтээгдэхүүн болохоор Torridany ийм одоо Diving Serum гэдэг айгүй алдартай юм серум байгаа. За энэний бүтцэн нь бол айгүй юм шингэн, за арсыг бол маш сайн чигшүүлэх гэсэн ийм зүйлээр бол алдартай. За тэгээд энийг яасан бэ гэхээр айгүй түүхтэй. Би энийг Солонгост байхдаа авчаад тэгээд тэнд байх үедээ бараг сар гарan ерөөсө тасралтгүй хэрэгсэн аахгүй юу. Тэгэхэд бол бүр айгүй гоё исэн. Бүр үнэхээр ингээд за энэ бол үнэхээр ингээд одоо чигийг татт юм чи гиалуроны хүчээ штэ. Тэгэхээр одоо арс руу чигийг татан за ус уусан бол тэр усыг ингээд бас арс руу нугдах тиймэрхүү гиалуроны хүчил чинь нэг тийм үйлчлэгтэй байгаад байдаг шүү дээ. Тэгээ арс бол ингээд айгүй чиглэг, айгүй юм эрүүл, толгоор энэ төр байгаад исэн баггүй юу. Тэгэж байжгаад Монголд ирээд үлдсэнийг нь хэрэгэлсэн чинь бүр ерөөсөө ингээд за энэ бол ингээд яг Монголын ийм одоо хуурай нөхцөл одоо хитрхийн ийм хатуу ширүүн уур амьсгалтай нөхцөлд бол энийг хэрэглэхэд бас арай л жолдох юм байна гэж санагдсан. Тэрнээс гадна одоо магадгүй коллагены нийлэгжилт нь арай одоо ингээд юу гэдгийг алдагдаагүй байгаа 25-аас одоо нэг юу гэдгийг 20-оос 25 насныханд бол энэ айгүй гоё тохирох бах. Одоо 30 хүртэлх насныханд гэсэн үг шүү дээ. Энэ бол айгүй сайн тохироод айгүй гоё чигээр хангаж байгаа юм шиг санагдах бах. Гэхдээ mature skin буюу 30 одоо 30-аас дээш насныханд энэ бол арай л жоохон жолтохоор санагдсан. Тийм учраас одоо магадгүй 30-аараа хүрээгүй бол энийг сонгоход бол асуудалгүй энэ сайн чигшүүлдэг. Тэгээ 30-аас дээш насныхан бол энээс илүү сайн гиалуроны хүчил гэж байдаг. Тиймэрхүү бүтээгдэхүүн сонгохыг бодоорой гэж зөвлөмөр байна. За тэгээд миний хувьд яг уу энийг бол би Torridany энийг бол би дахиж авахгүй. Яагаад гэвэл би 30+ настай. Тийм учраас энэ бол миний skip гэсэн листэнд орноо. Тэгээд журн Солонгосын уур амьсгал ямар үлээ, Монголын уур амьсгал ямар үлээ. Тэнд ч гэсэн гоё байгаадсэн бүтээгдэхүүнүүд энд бас хэрэгжинэ гэсэн үг биш гэдгийг одоо энэ одоо ялрууны хүчлээр би ойлгосон баггүй юу. За дараагийн бүтээгдэхүүн болохоор бас нэлээд түүхтэй. Доктор Melaxini Pill Shot гэдэг энэ бүтээгдэхүүн байна. За энийг бол өстой нэрээ баг гарсан дарууд нь хүн болгон шуурсан баг. За энийг болохоор би бас нөгөө мэдсэн даруудаа хит рилсүүд ингээл тавтагдаал гараад ирээд ангуутан. За энэ бол өстой үнэхээр супер юм байна гэдэг. Энийг Солонгосоос захиж авах гээд тэгээд харан тухайн үед бол дууссан байсан. Тэгээд зөвхөн цагаан байна гэхээр за цагааныг нь авчигээд харан болохоор хар будааных, цагаан болохоор цагаан будааных гэл. Тэгээд сүүлд одоо энэ чинь Cardi B бүр амар ингээд сурталчлаа. Энэ чинь бүр ингээд viral болоход бас айгүй төлөвлөж болж өгчээсэн. Тэгээ энэ бүтээгдэхүүн бит хоёрын түүх яасан бэ гэхээр мэдээж авангуудаа шууд хэрэгэлж үзэх гээд эхний удаа одоо би ингээд пилинг хийсэн чи айгүй зүгээр исэн баггүй дайчгүй. Тэнгүүт нь хоёр дахь удаага ингээд пилинг хийсэн чинь миний арсны барьер гимтээд одоо хүн ингээд нэг хумсаараа арсаа жоохон ингэж мэгчгээр нэг зулгараад өнгөө хэсгийн арсан зулгараа цаанаас нэг юм улаан өнгөтэй нэг мах шиг юм ингээд гарчдээ шүү дээ. Тэсэн чи миний хасарны энэ хаваар заяа ингээд хоёр газар ингээд одоо би нөгөө барьераа ингээд амар гимтээсэн гэсэн үг байхгүй. Энэнгээр тэгээд пилинг хийж байгаа гимтээсэн. Тэгээ би өөрөө ингээд амар хүчтэй ингэсэн юм уу гэхээр би чи ингээд эмзэг арстай юм чи мэдээж зөөлөө ингээд гуйжуулахыг бодно. Тэгэл би ёо за энэ бол ерөөсөө эмзэг арсны бүтээгдэхүүн биш юм байна. Арай тийм зузаан арстай. За тэгээ эсвэл юм айгүй тийм тослог арстай. Эсвэл энгийн хуурай амтэр арстай хүнд яадын гэхээс надад бол энэ бүр тохироогүй. Тийм болохоор эмзэг арстай хүмүүс байх юм бол энийг болгоомжтой хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. Ер нь бол доктор Melaxini гэхдээ миний айгүй дуртай бүтээгдэхүүнүүд ер нь байгаад байдаг байхгүй юу? Айгүй гой тос энтер нь айгүй гой ягаан өнгийн тос энтер нь айгүй гой байгаад идэв. Тэгсэн чи энэ болохоор над дээр бүр үнэн фейлсэн заяа. Тэгээ би энийг болохоор яагаад ингээд хүнд өгөхгүй өөр дээрээ байлгаад байгаа гэхэлэр энийг одоо нөгөө биеийнхээ өөр хэсгийн бас арсыг гуйжуулахаар бол энүүгээр бас гуйжуулчдсан билүү гэж бодсон. Нүрийг одоо бус арсууд чинь арай нэг жоохон өөр бүтцтэй байгаад идэв шүү дээ. Жоохон одоо арс ингээд барцааж марцаагаад ах юм бол энүүгээр пилинг хийж болохоор санагдсан. Тийм болохоор өөр дээрээ байлгаж байгаа. Нүгэрэндээ бол дахиж би хизээж хэрэглэхгүй. Тэгээд дахиад би энэ бүтээгдэхүүнийг бол авахгүй. За дараагийн бүтээгдэхүүн болохоор Noni Ampule гэдэг Selimax-ийн одоо ийм алдартай бүтээгдэхүүн байгаа. За энэ болохоор
болохоор миний 2 дахь сав. Эхний сав нь 50 мг-тай байсан. Дараагийн сав нь болохоор 80 дээр нэмэх нь 20 гээд нэлээд одоо тийм их ийм савлгаатай ирсэн байгаа. За энэ бол бүр үнэхээр айгу гоё юу байгаа. Серум байгаа. Ерөнхийдөө тайвшруулах. За тэгээд пантенолтик коллагентэй ийм серум байдаг. За тэгээд өглөө оройн алинд нь ч хэрэглэх боломжтой, өвөл цуны бас алинд нь ч хэрэглэх боломжтой. Хит их ингээд тослог энэ төр ялгаруулад авахгүй. Коллагентэй гэсэн мөртлөө ер нь коллагентэй бүтээгдэхүүнээс чи айгу их ингээд нүрийг ингээд тослогтуулаад одоо тослог одоо тийм өөртөө хүмүүс ахын хэлбэр айгүй хэцүү болох шиг ингээ айгүй тухгүй ингээ нэг яг яах гээд байгааг мэддэхгүй сайн цэвэрлэгдээгүй юм шиг. Тийм арьсан хүртлийн тохирж ин гэхээр энэ бол үнэхээр айгүй сайн бүтээгдэхүүн байсан. Энийг одоо дахиад авах гэвэл тийм энэ бол үнэхээр сайн бүтээгдэхүүн байсан. Дараагийн бүтээгдэхүүн болохоор энэ Madeca cream гэсэн энэ бол нэг хэсэг бүр айгүй их viral болсон. Энийг одоо нэг Солонгосын 60 хүрж байгаа гэдэг эрэхтэй хэрэглээд одоо тий харахад бол нэг 40 гарч байгаа юм шиг тийм царайтай байгаа захгүй. Тэгээ тэрнээс хойш энэ бол бүр ингээ дэлхийд даяар амар viral тэгээ эн чинь Оливион дотор байдаг. Өөр бас нөгөө Солонгосын эмийн сан энтер цас байгаад байдаг байхгүй юу. Тэгээ хүмүүс ер нь бол энд галны хэсэг чи амар шуурал. За тэгээ би бас ингээд явж байгаад энэс ингээ 2-тойг нь авсан 50 мг-тай 2-той юм савлгаатай байсан байхгүй. Тэгээ тэрийг нь Оливион дотроос аваад за тэгээ Солонгос тогтоо бас энэ чи хэрэглэлээ. Шууд л одоо задлал мэдээж хэрэглэн энэ бол ингээд өстой яриад исэн чихээ гоё юм уу гэсэн чи тэнд тогтоо бол гоё байсан. Арьстай одоо гүлчиг нэг л их сайхан өстой нэг тийм байгаадсан. Тэгээд энэ дээрээ хэрэгсэн чинь зүгээр л энгийн л тос, энгийн байдаг л нэг тос. Энийг магадгүй орлох өөр энгийн тос ч гэсэн байгаа гэж бодогдохоор тийм тос байсан. Яг тэгэл нэг амар viral болоод өстой нэрээ. Ингээл нүдний одоо юм цэцрэг хүрчлээсийг ингээл багсгаад ч юм уу, тэ энэ хоёрын ингээ хүрчлээсийг багсгаад ч юм уу. Тийм үр дүн юусоо байхгүй зүгээр чиг тижэл өгдөг энгийн л тос байсан. Яг үнэхээр тийм тос байсан. Тэгээ яаж агаад бас ингээд нөгөө амар viral болонгууд нэг биш ингээ 2-2-ыг авч ингэж мөнгөө бас ингээ үрж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол би энэ тосыг бол би дахиж авахгүй яад бол энэс сайн тоснууд зөндөө байдаг. Тэм учраас энэнд нэг их мөнгөө өрөх гээд ахын хэрэггүй. Тэгээ бас энэ уур амьсгал өөрөө аягүй сонирн байгаа зү. Солонгост аягүй гоё байж ийснаа. Солонгос хүмүүс ингээ хэрэглэхэд амар гоё юм байна гэж хэрэгжилж ангууд бидний нөхцөлд одоо ингээ Монголын нөхцөл болохоор ийм тос нэг тийм амар сайн байгаагүй гэхээр бас тэр талыг бас та нар нэг бодоод заяа. Надад бол тэр айгүй үнэлэлтэй санагцсан. Тэгээ энийг бол би дахиж авахгүй. Гэхдээ энийг бол хэрэглэхэд тийм нэг асуудал энэ төр бол байгаагүй. Ерөнхийдөө бас тайвшруулах тос учраас өөр нэг сонголтоор надад одоо хэрэглэх тус авах юм бол энийг бол би хэрэглээд дуусгана. Гэхдээ л дахиж авахгүй. За дараагийн бүтээгдэхүүн болохоор бас нэлээд viral болж исэн. Avencia-гийн ийм цэвэрлэгч байгаа. За энэ цэвэрлэгчийг ч одоо нэг хэсэг нөгөө инфлюенсерүүд чинь савыг нь тэр чигт нүүрэндээ наагаал, нэлцаалгаал бүр ингээд заваартуулаад амар их тийм контентууд явсан. Яг үнэхээр тэгж хэрэглэх ямар ч шаардлага байхгүй заяа. Одоо энэ дотортол нь ийм байгаад тэгээ энэний үнэр нь айгүй гоё. Яг нэг тийм ногоон цайны юм шиг нэг гоё юм цэцэгний үнэртэй ингээд холилдсон. Энэний бүтцэнтэр нь бүр айгүй сонирхолтой заяа. Тэгээ ийм нэг халбахтай ярьдیں۔ Тэгээ энэ халбгаар нэг жоохон ингээд хоёр хутгаад хоёр хацартаа ингээд түрхээд тэгээ ингээд зөөлөн массажлаад угаахад энэ бол бүр амар сайн цэвэрлдэг. Яг үнэхээр ингээд нөгөө viral болоод байсан. Энэ бол үний юм бэлээ. Энэ бол надад айгүйх таалагдсан. Тэгээ дотроо ингээд баг зэргийн юм одоо ширхэгтэй юм скраб чиг ширхэгтэй. Тэгээ энийг болохоор 7 хоногт би бол үсрээл нэг л удаа хэрэглүүл зүгээр санагдсан. Тэгэхгүй энэгээр бол байнга цэвэрлээд ин гэж байхгүй штэ. Өглөө мэдээж усаар цэвэрлсэн бол орой угаадаг ч юм ингээ ээлжлээ хэрэглэлээ гэхэд 7 хоногт нэг за энгийн арьстай ингээ жоон туслаг арьстай хүмүүс бол 7 хоногт нэг 2 хэрэглэхэд л хангалттай санагдсан. Тэгээ нэг авцсан бахад эн чинь 120 г гэдэг чинь бараг хагас жил хэрэглэх юм уу да. Нэлээд бас удаан хэрэглэгдэхээр юм байлаа. Энэ бол надад айгүй таалагдсан. Тэгээ viral болоод байсан надад жоохон үнэн санагдсан. Тэгээд энэ бол миний Keep гэсэн листэнд орохоор ийм бүтээгдэхүүн байсан. За ингээд өнөөдрийн одоо viral бүтээгдэхүүний honest review маань энэ хүрээд дуусчихин. За дуусхаасаа өмнө та бүхэнд бас нэг хөрхэн tips center болж игэл хилээд яваадаа гэж бодсон байгаа. Нэгдүгээр бичлэгийг маань үтсэн хүмүүс ах юм бол би бичлэгийнхээ яг төгсгөл хэсэгт та бүхэнд өөрийнхөө хэрэгжүүлдэг багахан одоо ийм skincare hacks юу байна тэднийг ингээ хуваалцвал та нарт бас ингээд мдэггүй хүмүүст нь хэрэгтэй болов уу гэж бодсон. За энэ удаагийнх юу вэ гэхээр ийм шүршдэг ийм сав байгаа байхгүй юу? Ийм жижигхэн сав. Энийг болохоор ингээд хоосноор нь ингээд хоёроор ингээд зарт юм билээ. Ийм артад ингээд хоёроор нь ингээд зардаг. Тэгээ энэ нь болохоор серум хийдэг сав. Энэ нь болохоор ингээд шингийн юм хийчээ шүршиж болдог ийм хоёр сав байсан байхгүй юу? Тэгээ энэний шүршилт нь ямар байх болоо нэг амар бууддаг шүршилт байх үедээ гэсэн чи ерөнхийдөө бол яг гайгүй. Ийм мартад энэ хэд нэг 10,000 цанг гэж чөлөөтэй ингээ 2 савтай. Ийм байхад ер нь айгүй эвтэйхэн байдаг шүү. Ийш тийшээ явхад ч гэсэн савлаад ингээ аваа явчихна те. Энэ серумд нь бол би юм хийж үзээгүй байгаа. За өнөөдрийн типс юу вэ гэхээр ийм одоо өөрийнхөө хэрэглэдэг дуртай ийм одоо төвнөр байлаа штэ. Ийм төвнөрийг ийм шүршдэг савнд хийчээд тэгээд
өдөрт одоо хүссэн цагтаа одоо будаагүй багтаа ч юм уу, будсан багтаа ч юм уу, төвнөр бол ерөнхийдөө зүгээр штэ будагны дээгүүр баг зэрэг цацсан ч гэсэн тэгээ ингэж хийчээд тэгээ би болохоор арьс арчилгааныхаа дараа одоо ялангуяа нэг ийм савлгаатай бүтээгдэхүүнүүд байгаад байт юм аа. Та харж байгаа бол хараа ийм. Тэгээ эний чинь заавал ингээл нөө гараа ингэж жагаал гарн дээрээ ингэж хасгаал тэгснээ нөгөөтхөө ингээл ингэж мингээл эсвэл одоо энэ гарн дээрээ ингэж хасгачаал нэг ингэж мингээл ингэх шаардлагатай байгаа гэдэг нь шүү дээ. Заавал нэг хоёр гар орж иж түрхэгдэх эсвэл ингээд энийг ингээд нүүд бичлэгэн дээр хүмүүс дандаа ингэж хэрэглээд идэг байхгүй юу. Тэгэхээр ингээд доошоо гоожч можоод ер нь жоохон тухгүй байгаад идэв. Тэгээ би болохоор яг ийм шүршдэг саунд хийчээд тэгээ нүрээ цэвэрлж дуусныхаа дараа энийгээ ингээд шүршингүүтлээ тэгээ баг зэрэг ингээд гараараа товшоод жоохон шингээчээд тэгээ дараагийнхаа эссенц юм уу серум энтрийг хэрэглэждэг байхгүй. Тэгэхэд бол ийм юмнууд аягүй нэмэртэй байдаг юм байлээ. Энийг манай нөө арсны эмчс надад хэлжсэн байхгүй. Өөрийнхөө ингээд дуртай ямиг жижигхэн юмд хийгээд цүнхэндээ энтер аваад явуучвал аягүй зүгээрээ шүү. Арс ингээд чигээр дутагдах үед яг иймэрхүү одоо жижигхэн хайкууд хэрэг болт шүү гэж хэлжсэн байхгүй. Тэрнээс хойш ингээд хэрэгжүүлсэн юм арга байгаад байгаа. Та бүхэн энийг одоо заавал ийм арт гэхгүй Монголд ч одоо ийм жижигхэн юмнууд зараад идэг минисон энэ гэдэг лөө тэрэн дотор энэ байж л байгаа. Тэгэхээр ийм хакийг та бүхэн туршиж үзээрэй. Өнөөдрийн одоо дугаарын талаар сэтгэлээ та бүхэн комент хэсэгт заавал бичиж үлдээгээрэй. Иймэрхүү төрлийн дугаар та нарт таалагдсан уу? Ямар байсан? За тэгээд миний одоо энэ viral гэдэг байгаа бүтээгдэхүүн дээр өгсөн сэтгэл та нарын хувьд ямар санагдав? Үнэн санагдав? Эсвэл та нарт тохирж исэн бүтээгдэхүүн одоо надад тохирохгүй энэ ярьчуу гэд чөлөөтэй одоо та бүхэн сэтгэлээ илэрхийлээрэй. За ингээд 2 дахь дугаарыг маань үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Би хамгийн анхныхаа дугаарыг бас энд оруулчихъя. Өөрийнхөө инстаграмаа бас энд оруулсан байгаа. Та бүхэн дагаад өдөр тутмын скин-кеэр мэдээллүүдийг тэндээсээс авах боломжтой. Сувагтаа бас subscribe дарах юм бол маш их баярлах болно. Ингээд хэдүүлээ дараагийнхаа дугаараар эргээд уулзъя.